шөнийн үүрэг юм уу? 4 цаг болсон байна. Одоо гарч Кайт бич рүү очиод битгэлээс байгаа. Нэг жоохон нүүрс сахар, тэгээд банан, тэгээ усаа угаад одоо гарах чинь. Бас хол зомны туулна. Скутер юм чи өнөөдөр машин. Тэгээ 15 км скутертэй бас аваа явж магадгүй зүгээр анхудаа үзэж байгаа сонирхолтой байж магадгүй. Гэтэ энэ бас жоохон эрсдэлтэй. Яг тэгэхээр би хелмет байхгүй. Тэгээ энд нөө хелметгүй бол бас явуулдаг. House of Fast дээр ирлээ. Хэдий халуун газар шигсэн скутертэй хурдан явахаар өвдөг даарж ил дөрөв шалдан гараад ирсэн чи. Жоохон буруутлаа. За Zero House of Fast гэж. Zero бүтээгдэхүүнүүдийг зардаг community газар байгаа. Гоё төвчлөлтэй дотроо дэлгүүртэй. Багийнхныгаа хайраа яваад байна. Багийнхан байлгүй. Би нэг хитрхи эртэлцсэн юм шиг байна. Тийм ээ. Манайд ирэх болоогүй юм байна. Тэгэхээр би ганцаараа гүйлтээ эхлүүлээд дуусгач өгчтэй дараагийн ажиллаа бодъё. За тэгэхээр өнөөдөр 20 км нэг хөнгөн лонг ран хийчихье гэж бодож байна. Хүчлээд ахгүй. Энд дөнгөж лонгоож эхэлж байна. Тэгээ маш их тонгодог 4 цагт босоод идэх юмнуудаа идсэн. Лонг ран эхлэе даа. Тэгээ болов бэлтгэлийн явцад та бүхэнд бас гоё эргэн тойрон орчноос харуулъя. Гэтэ ер нь бол одоо нэг орой байгаа учраас бас гоё юм харагдахгүй байна. Хүүгээд талдаа орж итэл баг гигээ орчих واخа гэж бодож байна. За 1 км гүлээ. Сая нэг Kite Beach дээр утасны GPS ажиллахгүй. Тэгээ 1 км хэмжиж чадаагүй. Одоо сая хэмжиж эхэлж байна. Энэ гоё гүйлтийн замтай. За 4:55 та. Хөнгөө. Ихтэй 3-4 км. Нэлээд хөнгөнгөө нэ. За онгоцууд иргэний тээврүүд бол яваал байна. Бод. 2 дахь километр явж байна. Би нэг 3 км-ээс эхэлсэн. Тэгээ одоо 5 дээр ирж байна. За энэ гүйлтийн зам бол өнөөх лог дээр ирсэн 6.5 км урттай далайн хэрэг дагсан гүйлтийн зам байгаа. Тэгээ одоо энэ ойрын нөхцөл байдалтай холбоотой хүмүүс их гүхгүй байна. Тэрнээс энэ чинь нөгөө гүөх зай алдахгүй бүр маш их хүн ирээдүйн асал сургалт хийдэг. Тэр зам дээр л гүйж. Энэ талдаа дугуун замтай. Энэ чинь нэг гүйлтийн замтай эдгээрээ явган хүний алхдаг замтай. Далайн хэрэг залгаа ийм газар байна. За одоо 4 дахь километр дээр ирж байна. За нэг ийм газар. Одоо би нөгөө Dubai Canal View гэдэг ер нь даунтауны дундуур гүйх гэж байна. Тэгээ та ядаж байгаа. Dubai даунтаун харуулъя да. За Canal View-ээр гүйж байна. Одоо ингээд тойроод буцаад нөгөө талаараа ирдэг. Энэ замаар яваад зүүн гартлын энэ замаар ирнэ гэсэн үг. 5 дахь километр дээр ирж байна. 5 дахь километр өнгөрөөд тэгээ цаашаа хурдан нэмнэ. Одоо 6 дахь километр дээр ирсэн байна. Яг даунтаун руугаа орж ирж байна гэсэн үг. Хүн гоё гүйж байна. Ирсэн байна. Ингээд энэ чи хэвэн зураг гүрэн нөгөө талах хэвээр тийчиж буцаад маа зам дээр очив. Одоо 17 дахь километр гэсэн. Би өөртөө 18 км хүснэ. Наад 1 км-ийг хэмжээ хүрсэн. Тэр зүгээс ирсэн Бурж Халифа тэнд байна. За одоо ингээд ийшээ ингэж яваа Бурж Алараб тэгээ Марина болно гэсэн үг. Тэгээ Маринагийн тийшээ гүйж байна л гэсэн үг. За одоо ерөөхдөө 17-43 км гүйгээд миний өнөөдөр үндсэн бэлтгэл туслаа. Тэгээ кул дауныг 2-3-4 км гүн тэгэл болоо гэсэн үг. Туркиёро нар гараад гоё хэлсэн байна. Тэгээд өнөөдрийн 20 км-ийн гүйлт туслаа. Фэйс 4:40-той. За энэ 7 хоног ер нь бол амралтын байдалтай, recovery байдалтай 7 хоног өнгөрөөцсөн. Өмнөх хөлөөгүүд дээр бас зөндөө хэлсэн. Одоо эх 7 хоногоос бэлтгэлийн volume тэгээ хурд ачаал бол нэмэгдэнэ. Тэгээд 2 дахь өдрөөс үндсэн бэлтгэл хэлнэ гэсэн үг. Улаанбаатар марафоны 11-7 хоног үлдэж байгаа гэсэн үг юм байна. 11-7 хоногийн тасралтгүй бэлтгэлийн марафоны бэлтгэл хийгээд өөрийнхөө потенциалыг бас Улаанбаатар марафоноор шалгаж үзэх боломжтой. За марафон спорт бол зөвхөн биеийн хүч чадал хурд биш. Энэ бол сэтгэл зүйтэй маш их холбоотой. Удаан гүгэхэд барианда орох мөч хүртлээ хүн бол сэтгэл зүйтэйгээ ажиллах хэрэгтэй. Өөрийнхөө
сэтгэл зүйн хүч чадалтай нүр тулдаг. Булчин чинь бол явж чадна. Сэтгэл зүй ч унж магадгүй. Эхлээ бие бэлдээ. Тэгээд дараа нь сэтгэл зүгээ бэлдэнэ. Одоо марафонд оролцоход бэлэн боллоо гэсэн үг. Сэтгэл зүй хамгийн чухал. Идэх хоол хүнс, таны хэрэглэх бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн бүгд ач холбогдолтой. Муу зуршлуудыг ер нь болох хэрэгтэй. За тийм л байна да. Тэгээд эх 7 оны 2 дахь өдрийн бэлтгэлээр уулзцгаая. Нэгд өдөр бол бүтэн амралтын өдөр. Бүтэн амралтын өдөр гэдэг нь өөрөө амарж байгаа нь өөрөө бас марафон спортын хамгийн том бэлтгэл. Тийм учраас нэгд өдөр сайхан амарцгаах хэрэгтэй. За ямар нэгэн бэлтгэл хийж эхлэх хүмүүс бол зөөлхөн 3 км 5 км гүгээд бие басгаж явах хэрэгтэй. Ачаалт бэлтэн биеийн тамир хийх гэж байгаа шүү гэсэн дохойг булчингуудаа өгж явах хэрэгтэй. 2 дахь өдрөөс бүгдээр хамтдаа гоё бэлтгэл хийцгээе. Энэ хавьд ирэхээр сүлж явах болчиход байна. Цагны эрдээс GPS олж ирэхгүй. Өнөөдрийн бэлтгэл туслаа. Одоо Zero House of Fast дээр очие доо.